2-9 насны 4 хүүхэдтэй өрх тулгоолж явааны эмэгтэйг өнөр жаргал гэдэг. Эднийд өөрийн 4 хүүхдээс нь гадна төрсэн эгчийнх нь ганц охин амьдардаг байна. Түүний том охиныг од гэрэл гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 55 дугаар тусгай сургуулийн 4-р ангид суралцдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй том охин 3 нэлэх хүүхдээ аав нь орхиод явжээ. Аавда хаягдсан ч ээжийнхээ амьдралын гэрэл гэгийг олж яваа бяцхан үрсийнхээ төлөө бүхнээ зориулж амьдралын нухчаанд толгой гудаалгахгүй гэж бардам хэлэх өнөр жаргал бүсгүйтэй бид ярилцсан юм а. Өнөр жаргал их сургуулаа нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн удаачгүй гэр бүл одоогор за нөгөө том хүүхдээ асардаг гэдэг нэг сард нэг 200,000 төгрөг. Тэрүүгээр
Сургууль сураад төгссөн хүмүүс байна шүү дээ. Тэгээд хүн чанар гэдэг юм ер нь энэ нийгэмд байхгүй болсон. Тийм болохоор хүүхдүүдэд аль болох зөв үлгэр дуурайл, зөв тал руу л ер нь хүмүүжүүлэхийг хичээдэг.